Гайхалтай намар. Эротик өгүүлэг. Зөвхөн насан туршидад зэрүүлв. Жаргал охин зургийн хэрэгсэлтэй зүнхэн даажадан ангидан орж ирлээ. Багасаа зураач болно гэж хатуу шийдсэн Ариастаг охинд багшийн даалгасныг зурхад тэмч хэцүү байсангүй. Саяхнаас тэдний сургуульд багшлах болсон дунд иргэм насны гэрэл сүхийг олон улсад үзэсгэлэнгийн гаргасан сайн зураач гэдгийг бүгд мэднэ. Зураг зурж эхлэж өгөө жаахан хүүхдүүдэд тэрнээс асуух сурах зүйл юу ис мундах вэ? Багш хүүхэд бүрийн дэргэд очиж зааж зурж явсаар жаргалын дэргэд ирснээр зогдсон. Сайн байна. Харин наад сүүдэр чинь гэснээр өөрөө зурж үзүүллээ. Энэхүү хичээл тарж хүүхдүүд харж явсаар жаргал гэрлийн хоёр ангидан хөндлөлээ. Тэд нэлээд сууж байтлаа гэрлийг найз залуу ирж тэд гарцгаалаа. Жаргал ганцаараа зургаан дуусгахаар үлдээд байтал гэрэл сүх багш шагаалснаа. Жаргалаа. Чи миний урланд хүрээд ир. Натур хэрэгтэй байна гэлээ. Тэрээр үнэндээ ожихыг хүсэхгүй байгаач багшийн үгнээс зөрөх хэцүү байлаа. Жаргал зургаан дуусгаад сургуулийн өр өтгөлд байх гэрэл сүх багшийн урланд очихоор хонгол даган явлаа. Тэрээр өдөржингөө хөшөө шиг загвар болж хөлдөж өгтлийн зогсохдоо өглөө хичээл дараад эртхэн хардаг байж хэмээн бодлоо. Цонхны цаанаас дулсах нар ээлжхүүхэн сүм хөлзөж жаргалын нэвгэн цамцыг нэвд гэрэлтүүлж байлаа. Цамц нь мөрнөөсөө мултарж ургаж үүцээгүй жижигхэн хүүхэн нарны гэрэлдээ сүүдэртэн үзэгдэхийг гэрэл сүх яахан анзаарахгүй байх үлээ. Тэрний харц охины өөр сэвгүй දී цогц дээгүр бие адил тэнэж цаасан дээр яаран буулгаж байлаа. Энэ үед жаргал даарсандаа нүдэн дасганаж хэдий явах юмсан гэж бодож байсан ч яаж чадсангүй. Айнс нүдэд тэрнийг гүн бодолд автуулж анир чимээгүй дунд тэр хөлдүү суулан уусах шиг. Зонгноос хүүтаан салхилах шиг үсэн хийсч хүзүүг нь эргэнүүлэхийг л мэдэрлээ. Нэг мэдэгнэн хэнэгэн эрүүг нь өргөж одоо болсон гэж хэлэх нь шивнийх адилхан зураатан сонсогдлоо. Жаргал арай хэн үдэ нээхэд нүдэг альбом гэрлэн дунд үлгэрийн баатар шиг сайхан залуу өмнө зогсож байлаа. Багш нь биш юм шиг. Охин юу ч хэлж эс чадлаа. Бүр хоосон агаарт хөвж яваа юм шиг зүгээр л зүүд чим шиг. Тэрнийг өмнө хинч ийм харцаар харж ийм мэдрэмж төрүүлж байгаагүй бөгөөд зүрхэн зээчэндээ багтаж ядан цохилж даарж байсан би энэ Евровишийн халуун дулааныг мэдрэгч анх удаа л өөрийнхөө юу хүсэж байгааг ойлгосонгүй. Энэ жаахан охины зөрмөглөх мэд хагас айнсан нүд, урт ус, чихтэй уруул, нэмхэн цамцны цаанаас сүүдэртэн харагдах жижигхэн хүүхийг ийм дугтаагаар ажиглан харсан ямар ч эрхэнд эзэмдэх хүсэл ирэхгүй төрхөөр байлаа. Залуу чи их даарч уучлаарай гэх зур тэрний бээрсэн гарыг нь хадгаж цээжиндээ наагаад харж өхөрдмөр хөөрхөн тэрний уруулыг хурж ядан үнэлэхэд охин өөрөөж мэдлгүй тэрнийг тэрвэрж үүндийн эчингүүсэн жаргал багшаа та гэж хэлж амжаагүй байтал жих хүзүү мөрийг нь ширүүн саглын үзүр эргүүнүүлэн үнзэх нь Евровишийн тааламжтай байлаа. Охин догдсноос болоод амьсгал нь давхцаж эхлэхээр гэрэл сүх.
Чи айж байна уу? Гэж шивнэн асуулаа. Жаргал юу ч гэсэнгүй. Тэрээр охиныг айлгаж шууд дотоожинд нь хүрэхийг хүссэнгүй. Эхлээд цамцыг нь тайлж, хөхнийхэн толгойг нь оролдож, үнсэж, амандан хөж, хэлнийхээ үзүүрээр эргүүлэхэд тэрний хөх хэрхэн хатуурж байгаа нь мэдрэгдлээ. Гэрэл зүх тэрнийг тэврэн буудан дээр хэвтүүлээд өөрийнхөө хувцсыг тайлахад жаргал ханхар сайхан цээжинд нь эрхлэхгүй байж чадсангүй. Хүдэр баядрун гарнаас нь мултар цугтайхыг ч хүссэнгүй. Хором хон зууртал тэрний хүндлэл жаргал идлүүлэх хайр болон хувирахыг үзлээ. Тэд шуналтая оцолцож үнсэлцгээд өөрийн ирэхгүй сэрэл мэдрэг хүүдэн эзлэг идэн бүх биеийн сул асгарчээ. Залуу охины хөхөс хээжийг элбэн үнсэж байснаа дотоож руу нь гараан оруулж энхрэлэн оролдоход жаргал дуу алдан тачаадаж тэрнийг өөрөөсөө дүлхэн гиншилээ. Гэрэл зүх тэрнийг өргөжлүүлэн энхрэлсээр байлаа. Гэрэл зүх залуу охины гинших дунд төвчээр алдаж буй хувцсыг нь тасчих шахан тайчхад жаргал айлсаасан хагзаж эсрүүцэхэд дэндүү орой үтснийг мэдэрлээ. Дэрбэр анхудагаан эр хүний нүцгэн биеийг харж өгөө ажээ. Эр хүний гоцон томорсон мандин эрхтэн уг хаваараа харлан үзэгдэх нь сүр бараатай. Тэрнийг ин ажиглаж буг анзаарсан гэрэл зүх тэрнийг гарыг нь барин зөөлөн доожлуулж нөгөө хүн бариулахад нь жаргал эчин гүрж байсан ч жигтэйхэн хатуу бас урт юмаа гэж бодох зур айдас төрлөө. Эр хүний үжирхэг иргэтэн орж хашгичм аимшигтай өвдөх хүн доод ертөнцийг нь сандаачхад ордуу тавилаа. Залуу тэрний өгзөгнөөс бадлан өөрлөгөө улам шахаж охины бачуу дулаан биед эргэтнэн улам лав оруулж байлаа. Хөлөвдлэн залгалсан тэрний хөлийн хуруунд ширмэс татах мэт сарван зовоолоо. Хажиргалтай нь цусчбар гарцсангүй. Энэ өдөр жаргал тэрэнд эрхлэн зөндөөн уйлсансан. Сүнхэндх ууцд хурлж болцоо залуугийн зөөлөндөө жаргалыг гүн бодлоос салгалаа. Чи минь хаана явна? Гэх арга түнгүй асуултанд жаргал үзэсгэлэн үзэж явна. Одоо очлоо гэж гэм хийсэн хүн шиг жижигсэн хоолоогоор нэгдэн харууллаа. Үзэсгэлэнгийн тагхимаас гарч явахдаа охин биед жаргал эдлүүлж зүрхэнд нь сүүдэр тусгаад одсон тэр багшийг энэ зураг яагаад надад сануулв хэмээн гомдлолтой бас хөө хорсолтой харзаар дахин нэг харлаа. Надаас 20 гаруй ах байсан одоо ямар өвгөн болсон бол гэж бодох зур тэрний царайд үл мэдэг энэмсгэл додорч. Тэрэнд энэ шөнийг өгж чамайг үзэн ядъя гэж өөрөө өөртөө хэллээ. Охин биеийг нь хулгайлсан хөгшин намрын салхи жаргал бүсгүй хормойг дэрүүлж дахин нэг учралд дуудан яаруулна гэлтэй.